Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын ерөнхий сайд ард түмэндээ хандаж мэдээлэл гаргасан энэ хүн мэдээлэлээр намрын чуулганаар засгийн газрын бүтц хөдөлгөөнд өөрчлөлт оруулах талаар бас өөрийн санаачлалаа гаргана гэдгийг илэрхийлсэн байгаа. Өнгөрч байгаа энэ 7 хоногт бас олон нийтийн анхаарлын төвд улс төр сонирхчдын хувьд бас энэ асуудал нэлээд анхаарлын төвд байлаа. Энэ талаар бид ярилцахаар улс төр судлаач Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын тэнхимийн багш доктор профессор Баталтыг студид ороод байна. Танд өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр энэ бол анхаарал татсан сэдвүүдийн нэг яхахгүй байлаа л да. Тэгэхээр та яг улс төсч хүний хувьд энэ мэдээллийг тухайн мэдээлэл гацсан энэ засгийн газрын бүтц хөдөлгөөнд өөрчлөлт оруулнаа гэсэн энэ зүйлийг хэрхэн хүлээж авч юу гэж дүгнэж байна? Засгийн газрын сүүлийн 2 жилийн ажлын туршлагад тулгуурлан засгийн газар өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор бас тодорхой хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийж байгаа болов уу гэж бодож байгаа. За мөн энд бол тодорхой хэмжээнд зарим нэг сайдуудын асуудал шүүмжлэлд оруулж байгаа, сулхан ажиллаж байгаа асуудлууд солигдож болох байх. Мөн засгийн газрын бүтц өөрөө анх байгууллагатаас нэлээд анхаардаг байсан энэ бүтцүүдийг бас тодорхой хэмжээнд багасгах, бууруулах, зардал хэмнэх ийм зорилгод байгаа болов. За ер нь бол засгийн газар анх байгууллагатай улс төрийн бодлогын талаасаа гэхээс илүү одоо практикуудын цензурыг хангах байдлаар бүтцээ бий болсон. Энэ ч нэлээд шүүмжлэлт агуулж байсан. Энэ үйл ажиллагаанд бас нөлөөлж байсан баг. За нөгөө талаар практикуудын хувьд бол засгийн газрын бодлого шийдвэр хэрэгжүүлэх ажилд бас тодорхой хэмжээнд сарниулаад байх тал хаяа гардаг. Тэгээ энэ ч бас тодорхой хэмжээнд арга хэмжээ авч яж болох юм. За ер нь бол одоо энэ засгийн газрын хувьд олон улсын харилцааны өнөөгийн бодит байдал, энэ олон улсын нэг ялангуяа хоёр хүчтэй харилцахын нөхцөл байдалд эдийн засгийн өсөлтийг хангах тийм хүчтэй бодлого явуулж хэрэгжүүлэх тийм шаардлага бол тулгараад байгаа. Энэтэй ч бас ойлгож болох байх гэж бодож байна. Гадаад харилцаа гэдэг сайн юм тийм ээ. Та сая инглээ фракцуудын тэнцвэрийг хадгалах гэж үнэхээр энэ шинжилгээний засгийн газарт гэрээ байгуулж нэгдсэн хэрвээ одоо энэ бүтцийн өөрчлөлт хийхэд нөгөө гэрээнд тусгагдсан янз бүрийн зүйл заалтууд зөрчигдөх болбол яах вэ? Бүтцийн өөрчлөлт хийлээ гэхэд фракцуудын нэгдлийг хадгалах асуудал нь юу нэг хэрхэн өндөгдөх вэ? Фракцуудын нэгдлийг хадгалах гэдэг нь засгийн газрын доктортой байдалтай өнөөгийн хүчин зүйлд хамаарат байгаа юм л да. Ер нь бол фракц гэдэг зүйл нам дотор парламентд байдаг зүйл л дээ. Уул нь бол. Тийм. Засгийн газарт бол байх нь бол бас цохимж муутай зүйл байна. Өөрөөр хэлэх юм бол өөр үзэл бодолтой, өөр хоёр зам бодолтой нэг ажлыг хамтарч хийхэд бас хэцүү л байдаг гэсэн. Ер нь бол. Гэхдээ тэгээд аль ч улс оронд бас энэ бол байж байгаа зүйл л тэгэл тодорхой ашиг сонирхлууд байдаг учраас. Тэгээс та эндээс гас шийдлийг ер нь юу гэж харж байгаа вэ? Бас нэг хэцүү шүү дээ. Ажил хийх гэхээр хийлэгдэх. Нөгөө талдаа бас нэг их ашигыг зангидаад засгийн газар гасцаагүй тогтвортой байх нь бол мэдээж бидний амьдралд хамгийн чухал зүйл. За одоо энд бол би илүү эргээр одоо болох нааштай талаар л хийх гэж байгаа гэж ойлгож байгаа. Нэг талаас энд бол тийм байх үндслүүд байна. Өмнөх туршлагууд байна л да, бас нэлээд хүмүүсийн тоглолт ууцж байна. Бас тодорхой хэмжээний асуудлууд гарч ирсэн. Тухайлбал одоо төмөр замын асуудал ч гэдэг юм уу, тийм ээ. Гэх мэтэр тийм учраас энэ бол нааштай үр дүн үзүүлэлт гэж ойлгож байгаа. Бүтцийн өөрчлөлт бол ямар ч байсан муудахгүй байна. Гэж үзэж байгаа. Бүтцийн өөрчлөлтийг бас зарим хүмүүс мушгаач байгаа юм уу, эсвэл зориуд санаатайгаарч тийм мэдээлэл тарааж гинөө. Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна, ер нь энэ засгийн газрыг огцруулна гэдэг яриа руу бас чирж аваачаад байна л та. Энэ хэрэг бололцоотой тийм зүйл үү? Ер нь бол би бололцоотой гэхээс илүүтэйгээр эхлээд ерөнхий сайдыг огцруулах нь ямар эерэг сөрөг үр дагавартай гэдэг талаас нэрх үү? За тийм бодож байна л да. Тэгэхээр ер нь эерэг гэхээс илүүтэй сөрөг үр дагавар илүү өндөр байна. За энд нэг хэд хэдэн зүйлүүдийг ярьж байна та. За нэгдүгээрт бол манай төрийн тогтолцоо Японыхтай адилгүй өөр.
одоо Японд ч юм бол улс төр төрийн удирдлага хоёр нь салцсан байдаг. Манайх ч юм бол тийм биш. Өөрөөр хэлэх юм бол нам, улс төрийн хүчнүүд, практикууд тэгэл одоо бидний мэддгээр төрлийн алба гэж ярьдаг шүү дээ. Эсвэл дуужаалга, найз нөхдийн ах томоос тэр бүгдөө холилдчихсан тийм жоохон ганц худалдаа тогтолцоод байдаг. Тэгэхээр бол толгоон сэрэгдэхээр яруулаа хүртэл божигддаг. Энд чинь ойлгомжтой. Энэ нь яг хөөхтэй засгийн газар хэрвээ солигдох юм бол за эхний 6 сарда ч юм уу одоо байр суурь ажиллах гэсэн янз бүрийн хүчнүүдийн бужигнаа үүснэ. Дараагийн 6 сарда тэр хүмүүс ажлынхаа дөржийг олж авах гэсэн асуудал үүснэ. За тэгээд нэг дөнгөж дөржийг олж аваад ажиллаа эхэлтэл сонгуулийн шоу нь эхэлчихнэ. Ингээд энэ засгийн газар юу ч хийж чадахгүй бол. Тэгээд магадгүй 98-аас 2000 оны үед гарч салбар засгийн эрх авч нэг иймэрхүү байдалд орж исэн үйл явдал бас давтагдаж бас магадлалтай гэсэн үг нэг талаас. Хоёрдугаарт болохоор зэрэг юу байна вэ гэхээр одоо за яг олон улсын харилцаа гэж олон улсын харилцааны асуудал. Одоо жишээ нь манайх бол 3 дахь хөршийн бодлого. За энийг мэдээж хоригдуулахгүй байх. Гэхдээ одоо шинээр тодорхойлсон хоёр хөрштэй харилцагын нэвлэл ажиллагаанд тогтвортой, найдвартай ажилласан газар хэрэгтэй. Харин тэгэхгүй бол энэ хойд хөршийнхний хувьд бол яг үнэндээ хэлэхэд эдийн засгийн нэлээд бухимдалтай байгаа асуудал. Тэд бол бидний хүлээгээд байх нь бас хэцүү. Өөрөөр хэлэх юм бол дээрх бужигнаатай байдлаас үүдээд засгийн газрын чадвар, төрийн албаны чадвар, суларна, үйл ажиллагаа удаашрна олон юм л болох байх л та. Тэгэхээр тэд бол ямар нэгэн байдлаар муугаар хэлэхэд бол мапын хэлбэрээр ч гэсэн асуудалд хандж болно. Энэ бол засгийн газрын асуудал биш шүү дээ. Орсын гэсэн үг биш. Өөрөөр хэлэх юм бол орчин үеийн либералчлагдсан эдийн засгийн улс орнууд чинь бизнесийн салбарууд чинь өөрөх асуудлыг бол төр одоо юу гэдгийг төрийн зохицуулт зүгээр өөрсдөө шийдвэрлэх чадвартай ер нь гэдэгч болцсон шүү дээ. Одоо манад бол оюутлын тэр чинь бол тэр Канадын засгийн газар тогт батгүй зүйл шүү дээ. Тэгэхээр тэд бол ямар ч аргаар асуудал руу хандж болох аюултай гэсэн. Бас нэг онцлог нь юу байна вэ гэхээр Орос тэгээд хоёр хөршийн үйл ажиллагаанд бид ингээд тодорхой хэмжээнд үйлчлэгээ үзүүлээд өөрийнхөө аюул гүнзгий аюулгүй байдлыг нэр хэшгээ хамгаалаад бас ашигтай үйл ажиллагаа явуулах тийм засгийн газартай байж чадахгүй. Ороо босгаа бужигнаатай байх юм бол тэд бол биднийг хүлээхгүй. Асуудлыг бол дээгүүр шийднэ, аюул хүчээр шийднэ, оноод оролцож иж мэднэ аюултай гэсэн. За 3 дугаарт за магадгүй засгийн газар шинэ засгийн газар байгууллаа гэж бодъё. Тэгэхэд одоогоор бол миний ажиглаж байгаагаар ямар нэгэн шинэ оновчтой сайхан бодлого зорилго одоо улс төрийн бодлогын зүрх юм бол хөтөлбөрийн төрөл яригдж ирсэн юм бол харагдахгүй байна. За энэ нь бол энийг салснаар бол сайхан болчихно гэж нэг л итгэл төрөхгүй байна. За дөрөвд болохтой зэрэг юу байна вэ гэхээр юм байна л да. Би тодруулаад асуучих. За. Тэгэхээр үнэхээр бас энэ засгийн нэг онцлог нь гадаад болон дотоод хүчин зүйлсийн юм нөлөөлөл асар өндөр байна л да. Нөгөө эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдалтайгаа уялдаад энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас давж гарах одоо гасцуудыг ингээд 100 хоног моног гэж илэрхийлж байна. Гэхдээ бид нэр дотооддоо засаг төрийн тогтвортой ийм байдлыг бий болгохгүй бол энэ эдийн засгийн хүндрэл гадаад хүчин зүйл талдаач гэсэн маш ноцтой болох гэдэг тийм ээ. Үнэхээр одоо ийм найдваргүй хамтлагчтай бол бид нэр тоглоомын дүрм яриад хутгагүй гэдэг гадна талд болох гэдэг шүү дээ. Дотоос талдаа ч гэсэн ер нь одоо юу гэдэг ингээд нэг зам байдлага гээл ойрын 3-4 жилийн төлөвлөгөө ингээд ярьж байна. Нэг засаг огцолохоор бас яг таны түрүүний хэлдэг шиг нөгөө замын төсөв хөрөнгө бүтээн байгуулалтын ажил бүх яригдчихсэн гэрээ хэлцэл тээзүү мэйзүү дахиад 1 жил 2 жилээр хойшилчдаг. За тэгээд 15 он бол ерөнхийдөө 100-аас эхлээд сонгуулийн яг шоу эхэлж таарна л да. Тэгэхээр дотоод болон гадаад хүчин зүйлсийн хувьд бол яг одоо энэ нөхцөл байдал нь бол их л эвгүй байгаа юм шиг харагдаад байгаа юм л да. Сонирхол энд байна тэгвэл цэр хүчиндэл байх шиг байна. Ягаад гэвэл 16 оны сонгуулийн өмнө гадаад хүчин зүйлд Монгол улс ямар харагдах нь тийм сонирхолтой биш. Дотоод хүчин зүйлд одоо тэр аймаг руу явж исэн засмал зам 2-3 жилээр хойшлох нь бол сонирн биш. 16 оны сонгуулийн үед
одоо сөрөг дүртэйгээр харагдах одоогийн засгийн газар гэдэг юм уу? Тийм сонирхол байгаад байна уу? Таны ярианаас. За тэгэхээр энд нэг хоёр гол зүйл. Нэгдүгээрт бол энэ засгийн газар одоо оюутлогын гэрээтэй холбоотой ч гэдэг юм уу тийм ээ. Тодорхой асуудлаар байр суурьаа илэрхийлж. Одоо юу гэдэг юм улс үндэсний эрх ашиг гэдэг зүйлээ басны хамгаалах байр суурьаа илэрхийлснээс болж Лондонгийн шүүхээр орсон. За энэ мэт үйлдэлүүд нь яг хөхтөр өнөөгийн одоо албан ёсны бус хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг үүсгэхэд нөлөөлсөн. Албан ёсны бус. Өөрөөр хэлбэл Монгол бол Африк биш ээ гэдгийг дэлхийд таниулсан гэсэн. Энэ бол бидний одоо нэг инженеэр тайлбарлах юм бол бас буулт хэлэхэд шахаж байгаа хэрэг шүү дээ. Гадаад хүчин зүйл хөдөлгөөний эзэн засгийн хүчин зүйл. Энэс үүдээд одоо тэр инфляц, долларын ханш гэл маш олон эдийн засгийн хөндрөлт үүсэж байна л да. Үүсэж байна. Яг энэ цаг үед одоо манайхан сүүлийн телевиз мэдээллийн байгууллагууд янз бүрийн яригдах болж л та. Жишээлбэл одоо юу гэдэг юм. Зөндөө их мөнгө өгнө гэсэн хөрөнгө оруулалт орж ирэх байсныг тийм ээ хаачглаа. Хүний итгэлийг алдчихлаа. Тааш түрүүгээр л итгэл алдах тухай. Одоо яаж олноо ч гэж хуулиудаа гадныханд одоо тааламжтай болгож өгье. Иймэрхүү буулт хийх бодлого, иймэрхүү буулт хийх байдлыг шахсан шахалт энэ засгийн газар маш их ирж байгаа. Хэрвээ нөхцөл байдал энд байна л да. Ямар нөхцөл байдал байна вэ гэхээр нэгдүгээр хэрвээ бид энэ засгийн газрын үйл ажиллагаа нэгд энэ байр суурьтай зогсоод энэ хүндэрсэн нөхцөл байдлыг давж чадах юм бол хойч үед ирээдүйд бидний өр хөгжил очно л да. Өөрөөр хэлбэл колони систем одоо неоколонизм гэж ярьдаг юм л да. Тэр систем рүү хүндрэлтэй байдалд хойч үед үлдэхгүй л гэсэн үг. Тэгэхээр энд альва томоохон шийдлүүд бол мэдээж ярих эрсдэл золиосууд байдаг. Тэрийг давж яж гардаг штэ. Тэрнээс сайн сайхан бүх юм дартан замаар явдаггүй гэсэн нэг талаас. За нөгөө талаар энэтэй холбоотой нэг юм зүйл байна л да. Яг энэ нөхцөл байдалд ийм сая ярьж байгаа янз бүрийн зүйл дээр бол хамгийн нэгдүгээр үндэсний эрх ашиг аюулгүй байдлаар баримтлах хэрэгтэй. Тэгсний дараа бол ус асуудлыг ярьж болно гэсэн. Ер нь бол. За альж намч альж хүчин бай. Хоёр дахь яг энэ талбарт хоёр дахь асуудал байна. Тэрний хөвтөр нийт одоо олон түмний сэтгхүүд ийм сэтгэлгээ бий болгоцсон. Тэрнийг хит их орончтой ослуулж одоо ингээ баларлаа. Өө мөнгө орж ирэх гэсэн юм. Гэтэл бол одоо энэ чинь бид одоо ямар тэнд бурхан биш шүү дээ. Капиталист систем гэж өөртөө ашиглах хайд. Одоо компаниудын хийсэн үндсэн корпорациуд хийсэн үйлдэлийг тухайн засгийн газар хүлээдэг шүү дээ. Ер нь одоо жишээ нь Канадын засгийн газар хүлээхгүй. Тэгэхээр тэд бол ямар ч аргаар юу ч хийж болно. Өөртөө л ашиг олохыг бодно. Өөрөө ашиг их л байх юм бол нэг алтын авдрын хаяг гэдэг чинь байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед нэг тийм жишээ гараад байна. Юу мэдээлэл бий боруулсан саг бол үндсийн татврын газраас оюутлогод 130 сая долларын татврын торгуул тавилаа гэж. Гэтэл одоо 100 сая нөчнгөө болгоо гэж. Тэгсэн. Нэг юу гэж ойлгох вэ тийм ээ? Бас асуудалтай л. Гэх мэтэр. Энэ дараа бас нэг энд болж байгаа үйл явц чинь бас ямар нэг хэмжээнд тэмцэл явагдаж байгаа. Тэгж л байна. Засгийн газрыг огцруулах тухай яриа нь яг зөв байсан уу буруу байсан уу гэдгийг бас эцсийн шалгуур хэмжүүд нь ер нь бол тэгээд цаг хугацаал болж таарах байх л да. Гэхдээ одоо нэг за энэ болохгүй нөхцөлч энэ болохгүй нөхцөлч гээл тэндээсээ хамгийн их алддаг нь бол өөрсдөө олон нийт өөрсдөө л байдаг шүү дээ. Ер нь бол ийм шүү дээ. Таны хэлдэгтэй санал нэгдэж байна л да. Аливаа улс төрийн намд бол засгийн газар солигдоход бол нэг хохирол болох юм бол бага. Улс төрийн намын хувьд бол тий намын хувьд. Харин одоо хамгийн гол нь ард түмний нуруунд дээр мөн улс үндэсний эрх ашиг дээр хугацаа алдах өчнөө олон хүндрэл үүсэх юм төслүүд нь тэд үүрдэг байхгүй ер нь бол.
Ер нь бол тэгдэг. Яг хөө нам бол тэр нэг хүн нөгөө хэсгүүнээр сэрэгдэх асуудал шүү дээ. Хамгийн гол нь тэр ажил явагдаж явах хэвээр зохисолт явагдаж явах хэвээр ажил зорилго чиглэлийн хөвч өөрчлөгдөх ч мөчнөө сааддаг. Мөчнөө юм байна л да. Бүтцүүлэлтгүүний хувьд бол одоо байгаа нэг гарч байгаа шүүмжил бол энэ хитрхи данхаар. Тийм. Том. Дид сайд мэдээ оруулаад одоо эдийн сайд тийм бүүмд ингээл яваал идэг гэдэг шүү дээ. Ер нь энийг цөөлөх хэрэгтэй гэдэг дээр цомхон хүчлэх байх хэрэгтэй гэдэг дээр та явах тайлбарлал. Ер нь бол би түрүү эхний юунд бол хэлсэн л дээ. Энэ бол нөгөө парагсуудын тэнцвэртэй холбоотойр ийм байдал үүссэн гэж тийм ээ. Энийг бас энэ засгийн газар бас тодорхой хэмжээнд бас бууруулах байх л гэж таамаглаж байгаа шүү дээ. Бас нэг жоохон оновчтой зохистой үтцийн хувьд. Гэхдээ нэг зүйл байдаг. Нэг үйл ажиллагаа эхлэх явцсан зүйлийг эвдэж болдоггүй. Өөрөөр хэлэх юм бол бужигнуулаад хийчих юм бол тэр хэвэндээ ортол зөндөө хугацаа алддаг. Зөндөө хугацаа алддаг. Тодорхой ажлууд сааддаг, хойшилдог. Одоо манайс захлагын станц зам өчнөд шүү дээ. Товтлол цаадж нэг бүтцийн өөрчлөлтүүдээс бол цааж байгаа зүйлүүд өгсөн зүйлүүд 5-6 сараар ч юм уу жилээр ч хойшлуулж идэг. Тийм учраас зайлшгүй шаардлагатай гэсэн цөөн хэмнэл хийвэл яадаг гэж бүтцийн өөрчлөлт. Тэгээ одоо яадаг ч байсан тэгэл явуулах гэж нэг 10 хүнд их олгочлоо гэдэг бид нар нэг ядуурч нь юу ахав. гэдэг бас ажлынхаа эрх ашигуудыг бас бодолцсон гэсэн үг шүү. Яам доторх бүтэц өөрчлөгдөхөд ажил цоо шинэ хэн хэрхэн шийдвэрлэх үүд нь мэдхтэй байгаа гэх шүү дээ. Шийдвэр гаргахаа ажил нь хэн давг дарахыг гэдэг нь бас маш хугацаа алддаг зүйл. Олон ажлууд зогсдог байхгүй. Тийм. Тэр 15 онгор хаалт асуудал үүсч эхлэн шүү нэрээ. Сонгуулийн өмнөх жил хизээ ажил хийж илээ бид нар. Ер нь хэцүү болдог ч юм. Ер нь энэ хамтсан засагт байгаа Монгол Ардын Хувьсгалтын аяг гэдэг юм шиг бас хэвсэлтэй хамтсан засаг байгуулах одоо гэрээ байгуулсан байгаа шүү. Тэр гэрээгээ зөрчихгүйгээр гэдэг юм уу энэ хамтдал дээрээ бүтцийн өөрчлөлт хийх боломж болцоог та юу гэж харж байгаа? Тийм болцоо би. Өрн дөрөн байх. Аль алийнхаа нэр авшиг өгдөхгүй. Ер нь бол болцоо. Өөрийнхөө бас доторх фракцийн тийм болцоотой. Ер нь бол болцоотой. Бүтцийг бас өөрчлөх. Маш олон хувьдаар болцоотой. Болцоотой. Тэр бүгдийг ярихаар. Ер нь манай улсын хувьд та улсын судлаач хүний хувьд энэ олон фракцийн терминтер гэл ингээл эдний эрх ашигыг хамгаалах гал 10-20 сайд ингээл хит олон нүсэр юм энэ гэл явуулаад байхаар ер нь цөөн тийм цомхон байх болцоо нь ер нь хэрэг үү. Ер нь манай улсын тийм өөрийнх нь онцлог юу юм? Та түрүүн Японтой нэг харьцуулж хэллээ шүү дээ. Тийм л дээ. Тэгэхээр ийм л дээ. Одоо энгийнээр тайлбарлчих уу? Тэгэхээр ардчилсан улсын нэг онцлог нь сонголт олон байхтай. Ер нь авторитар таталтаарыг бодвол. Одоо жишээ нь та бол одоо бороо орлог тосны хөтлөн өмсөн тийм ээ нар гарлаа сандал авч өмсөн ч гэдэг юм. Сонголт байх тусмаа ер нь бол юу хөгжил дэвшил юмнууд удаашрна үстэй. Тийм ээ. Одоо утлаар түрүүн жишээ авлаад утгаар авсан жишээгээр бол жишээ нь та бол 100 батиг хүмүүстэй өвөл бакал хүмүүстэй өөр юм өмсдөггүй. Тэгэхээр хайцгийж болохгүй юм байна гэсэн. Тэгвэл шүү дээ. Тий. Тэгэхээр бол янз бүрийн хөвлөрүүд байна. Харин тэр нэг юм байна. Тэр хөвлөр гарч ирсэн тэр хөвлөр чинь үүргээ үүсгэсэн бол одоо маавар одоо зайлгаж үүргээ үүсгэх зайл гэдэг шиг дараагийнх нь гаргаж явах хэрэгтэй. Тэрний гавьяа сэтгэлийг магтаад ингээд байлгаад байж болохгүй. Тэгэхээр бол усны нар гарчаад байх чинь усны хөтөлтөйгээр энэ хөөрхөд тусалсан шиг л хөл ялцарна шүү дээ. Тэгэхээр энэ талаарчлын онцлог юм л да. Яг хүмүүс хэвлэлвч 9 хавтаа болгохоор бүтцийн өөрчлөлтөө хийж ийн гэж энэ тэнд мэдээлэл тавиад л байна л да. Ер нь та одоо энэ намрын чуулганаар ерөнхийдөө ямар хөө бүтцийн өөрчлөлтийн тийм зураг байж байгаа гэж бол гэж төсөөлж чинь зүгээр сонирхож байгаа. Та зүгээр судлаач. Энийг бол би бол мэдэхгүй шүү дээ. Мэдэх ямар ч боломжгүй. Тэнд юу бодож байгааг мэдэхгүй. Тэнд л ажиллаж та байсан бол гэдэг. Та зүгээр би байсан бол арай л бага юм. Ягаад гэвэл тэр 9-ийг болгох юм бол бараг шинэ засаг шахуу юм болно шүү дээ. Бараг л 50-60% шинэ засаг өөрчилж байгаа юм шиг бол. Арай бага хийх баг. Нэг 20-30% ч юм уу. Яг болохгүй асуудал дээр л. Магадгүй зөвхөн сайд дээр нь тэр гэж болох уу?
Бас тэгээд давхардлын асуудал байна л да бас. Давхартыг бас давхар шийдэх. Тэгэхгүй болохгүй шүү дээ. Тэгэж хэмжээ бас юм гаргаж ирж тэс хүмүүс юм гаргах юмуд байгаа. Тийм юм бол зөв болж их болов. Их олон хөдөлгөөл бас хэцүү. Ожигнаа бол хэцүү шүү дээ. Тэгээд ч одоогийн энэ нийгэм ч бас хэцүү нэг шүү. Одоо энэ л да. Одоо би нэг жишээ аваад. Дэлхийн 90 аль улс орнууд үнэхээр нэг юм үзэн зарчим байдаг. Тэр зарчим нь юу байх вэ гэхээр төрийн албан хаагчд гэдгийг бэлддэг бол их олон жил цаг хугацаа зарсан мэрэгсэн албан хаагчдаг. Тэр хүмүүсээ халд солино гэдэг асуудал. Энэ асуудал бол яг хөөхөөр аль болохоор тэр хүмүүсийн хувьд бол албан тушаал бууруулж тийм ээ ямар нэгэн зөрчил халдаад туслаарсан бол аль болохоор хадгалж үлдэхийг хичээдэг байхгүй байх гэж бэлтгэж их зардал гарахгүй тул. Тэгээд улс төрчдийг бол ерөөсөө шууд хариуцлага нөрүүлээд гудамжинд гаргадаг. Манайд бол энэ эсрэгээр явчихдаг. Эсрэгээр. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэхээр зэрэг төрийн албан хаагчтай бол шууд халдаг. Улс төрчдийг бол тэгээд дараагийн шат шатны албан тушаал төгсөөр хамгийн сүүлд нь элчин консулууд карьер дуусгадаг юм шүү дээ. Эсрэгээр толгоноор гарсан юм. Тэгэхээр яг энэ нэг чинь нөгөө талд нь юу байх вэ гэхээр яг энэ тохирсон тийм үжигнэ юм нөхцөлүүд бий болдог. Тэгэхээр бол тэр засгийн газар ямар нэгэн бүтцийн өөрчлөлт байна уу? Засгийн газар солигдолт бол бүр том энийгээ дагаад том хаос үүсдэг. Тодорхой хүмүүс ирэх мэдлэг шал амбицийн яг нь. Тэгээд эцсийн дүндээ бид нэр хохирдог. Тэгэлгүй ард түмээ хохирно, улс орон хохирно. Зөндөө боломжуудаа алдна. Өнөөдөр бол түүхэн боломж гарч ирж байна шүү дээ. Ер нь бол тийм боломж хаа газар гардаггүй. Ер нь ховор. Энэ олон улсын харилцааны түүхэн боломжийг манай ерөнхийлөгч бас сайн мэдэрч бас өөрөөс идэвхтэй санаачилж бас нэг идэвхтэй оролцогч болголоо. Энэ ажлыг гүйцэтгэх гэнт бол тогтвортой, чадвартай тийм засгийн газар ажиллах хэрэгтэй. Яг энэ божимолч тэр хоосон цаасан болж шүү дээ. Гэсэн үг л юм л да. За баярлалаа. Таны ажил амжилтсан.